Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхэн од мөндөр сууг үзэх сонсогчдод сайн сайхны хүс мэдчилж байна. Адр анир нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгөөнөөр хүлээгч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй түлээ шүү. За мөн өндөр хурдны интернетийг Innovation-с үрээтэй NetBoost үйлчилгээгээр Innovation компанид дэмжиж ажиллаж байна. За студид хөтлөгч, зохиолч Мөнхбаатар Цэнгэл хоёр нар ажиллана. За энэ удаагийн дугаарыг бэлтгэн тасалсан баяр мэнд агштай за мөн хамтран ажиллаж байгаа Мөнхбаатартай баярлалаа. Баярлалаа. Урьж оролцуулж байгаад баярлалаа. Үнэхээр гоё нэвтрүүлэгт анх удаа орж байгаадаа баяртай байна. За өнөөдрийн бидний хамтдаа сонсох сэдэв бол Монголгүй ахлах төрөч Reckless. Монголгүй. За одоо дэлхийн түүхэн дэх чухал үйл явдлууд агуу тулаануудад унсан эзэнтэйгээ за эсвэл одоо өөрийн баатарлаг байдлаараа түүхийн нэг хэсэг болсон морд байдаг. За эдгээр мордыг дурдах юм бол Македоны Александрийн хүлэг Букефалус. За тий. За тэгээд Наполеоны араб хүлэг Маринго, Америк нэгдсэн улсын иргэний дайны үед генерал Улис Грант ундаг байсан Цинциннати хүлэг. За тэг өнөөдрийн гол баатар болох төрүүч цолтой Монголгүй Reckless. За тэгээд эзэн хаан Калигулагийн Инкитатус зэрэг эдгээр хүлгүүд ордгоо. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр энэ жагсаалтын одоо айргийн тад багтаж орсон ахлах төрүүч цолтой Reckless морины тухай ярих юм бид нар. Надаас л дээс цолтой. За энэ түүх тэгэхээр 1952 оны 10 дугаар сард буюу одоо Солонгосын дайны үед болсон түүх байгаа юм. Энэ нөгөө 1910-аас 1945 оны хооронд Японы иргэшэл Солонгос байсан тийм. Яг тэр үеийн одоо дайнд дайчлагжсэн морины тухай юм. Тийм. Тэгээд дараа нөгөө нэг юу чинь Япон чинь дайнд ялагдаад нөгөө Солонгосыг тэр чинь нөгөө нэг Америк зөвлөлт коммунист зөвлөлт нөгөө талаас ардчилсан капиталист Америк гэсэн энэ хоёр улс чинь Солонгосыг үндсэндээ хуваагаад авч байгаа байхгүй. Энэ прокси дайн ингээд дам дайн гэж хэлж болох байхгүй. Энэ хоёр чинь хоорондоо Америк, Орос хоёр чинь хоорондоо байлдахгүй мөртлөө дэлхийн энэ тэнд очиод тухайн ард түмнийг нь баг ашиглаад хооронд нь ингээд дам дайн хийгээдсэн. Энэ Солонгосын дайн болохоор энэ бүх дайнуудаас хамгийн том нь гэж яригдах юм билээ. Тэрнээс гадна Вьетнамд бас ийм дайн бас, Афганистанд бас, Африкийн баг бүх улсад иймэрхүү дайн болж байна. Тэрнээс хамгийн том нь Солонгосын дайн гэж явах юм билээ. Тийм. Одоо энэ өмнөд хойд Солонгос ч ингээд бараг 3 жилийн хугацаанд маш урт хугацаанд дайцсан хүйтэн дайн тий. За тэгээ түрүү жил бид нар Адр анир нэвтрүүлгээр Вьетнамаас их орон руугаа гүйсэн Монгол адуу гэд сэтгэл шимширмээр тийм түүхийг ярьж исэн бол өнөөдөр яригдах түүх ч гэсэн бас Монгол улсын түүхийн утастай холбоотой юм. За дэлхийн 2 дугаар дайнд зөвлөлт холбоот улсад одоо туслах зорилгоор бүгд найрамдах Монгол ард улсаас зөвлөлт холбоот улс руу морд нийлүүлсэн. За энд бүр ингээд 500 мянга гаруй морь тээвэрлсэн гэж одоо тэмдэглэгдсэн байдаг. Маш их. Тэгээд одоо нэг Ахмад дайчин одоо Монгол морины одоо юунд ч ажирдггүй төсвөр төвчээрдэг ингээ онцлон тэмдэглэж үлдээсэн байдаг. За энэ дуртагтаа болохоор эхэндээ бид ийм жижиг морд бүрэн зэвсгэлсэн цэргүүдийг даахгүй гэж бодож байсан. За дайны хүнд хэцүү замыг Монгол мордоор туулсны дараа бол бид тэднийг хүчтэй эцэж цуцшгүй хоол хүнсэнд ажирдггүй гэдэгт нэтгэсэн. Тэгээд тулааны хоорондох тэр богинохон завсарлагын үеэр тэд өвс хазалж модны холдоос мэрж тулалдаанд ороход үргэлж бэлэн байсан гэж зохон тэмдэглэсэн байдаг. Монгол мордын онцлогч ерөөсөө тэр шүү дээ. Одоо нэг Европын бүрийн Чингис хааны үеэс улбатай нөгөө нэг тэд нар ч нөгөө мордоо үйлдвэржүүлсээр айгүй том биетэй биерхүү болоо. Тэгээ зөвхөн амууд тариагаар тийж ягдаг. Өөр бэлчээрлэж юусэж чадахгүй. Тэднийг хэр гаргаар хайчих юм бол хичнээн өвс зулгаж идсээр хоолчихгүй өгчдөг байхгүй. Тийм тэгэхээр Монгол морины гол давуу тал нь тэр. Тийм учраас тэр нөгөө нэг амар шаардлага өндөртэй морьтой учраас за нэг Европын ямныг аримд 16 мянган цэрэг байлаа гэж бодоход өсрөөл 2 мянган морин цэрэг байдаг. Тэгтэл нөгөө талд нь Монголын 16 мянган цэрэг нь бүгдээрээ бэлчээрээр хооллох чадвартай юу ч хамаагүй идээд бүр төлөө холтож хамаагүй идээд ингээд хоолшоод явах боломжтой 16 мянгуулаа морин цэрэг байх боломжтой гэдгээр монголчууд ч дэлхийг эзэлсэн шүү дээ. Яг үнэ. Нөгөө европчууд болохоор тэр 2 мянган морио бас хоолж амуу тариг нь бэлтгэж бүү ажил. Цэргээсээ дутахгүй тэр үлдсэн 14 мянгаас цэргээсээ дутахгүй жоо морь чин том амт юм чи их хэдэж шүү дээ. Яг энэ ийм дасан зохицомтгой ийм байдал нь бол гайхагдчихсэн гэж тэмдэглэсэн байдیں۔ За энэ Reckless буюу одоо англиар бодлогогүй, аимшиггүй гэсэн энэ нэртэй морины угшил бол Монгол гэж үздэг. Ажиршгүй гэмээр ч юм шиг тий. Тийм яг үнэ. Тэгээ өндөр нь бол 142 см. За нөгөө том моринуудын хажууд бол мэдээж давчаар харагдсан ойлгомжтой юм. За их нь бол одоо сөүлийн морин тойруулгын морь Монгол морь байсан гэсэн ийм мэдээлэл бас байдаг. За зүс нь бол сайхан хүрэн зүсмийн 3 хүлгэн цагаан. Тэгээ нэг юм зорсон юм шиг анган толгойтой энэ гүүг бол одоо Солонгосоор өглөөний наран үүрийн туяа гэж сайхан нэрлэдэг байжээ. Тэгээд танк эсэргүүцэх тэнгисийн явган цэргийн 5 дугаар хороонд
За ачааны морь нэн шаардлагатай байсан. Пуужинтай цэргүүд донд явдаг байсан биз дээ. Тийм. Ачаа бүр тэр чинь хүн зөөвөрлөхөд хэцүү байгаа учраас ачааны морь хэрэгтэй болоод тэгээ хурандагийнхаа тушаалаар одоо энэ Петерсон хэмээх Америк тэслэгч морь олж авахар явсан байгаа. Тэгээд 1950 оны 10 дугаар сарын 26-нд хоёр нөхрийнхөө хамт Сөүлийн морин тойруулга орсон байгаа байхгүй. За тэнд нэг юм Ким гэдэг адуучин залуу тэдэнд энэ үүрийн туяа гэдэг бидний одоо энэ реклэсийг зарсан байгаа. $250 л тэр үедээ. За одоогийн аншаар бол $3,000 гаруй бас баггүй мөнгөөр зарсан байгаа. Тэгэд энэ адуучин залуугийн охин дүүний булсан тэр хэцүү цаг те булсан минэн дээр санаандгүй гიშгээд хөлөө тайруулах болсон. Тэгээд хөл одоо хиймэл хөл хийлгэх шалтгаанаар дараггүй ирэхин реклэсийг зараад за ачаад явахт нь бол бүр нөлөмсөн цэлгээнэд үлдсэн гэж бас тэмдэглүүлдээсэн. Чаавс тэр нэг унлаг ачлахын нэг ганц тус болж исэн. Нэл зарсан байгаа. За тэгээд нэг Ахмад дайчин Монгол морины юунд ч ажирдгүү тэсвэр төвчээрийг ингэж онцлон бичсэн байдаг. За эхэндээ бол бид ийм жижиг морьд бүрэн зэвсгэлсэн цэргүүдийг даахгүй гэж бодож байсан. Тэгээд дайны хүнд хэцүү замыг Монгол морьдоор туулсныхаа дараа бол тэр морьдыг хүчтэй, эцэж цуцшгүй, хоол хүнсэнд ажирдгүү гэдэгт нь итгэсэн. Тулалдааны хооронд богинохон завсарлагын үеэр тэд өвс хазалж модны холтоос мэрж тулалдаанд ороход үргэлж бэлэн байсан гэж тэмдэглэж үлдээсэн байдаг. Монгол морины онцлогч нь тэр шүү дээ. Одоо эн чинь бүр яг 13 дугаар зуунаас эхлээд мэдгдсэн ялгаа байхгүй. Европчууд чинь нөгөө морьдоо үйлдвэржүүлсээр айгүй том биетэй болгоод бидний Томск гэж яриад байгаа. Томск гэж яг тэр хотын газрын нэр л дээ. Гэхдээ ер нь тиймэрхүү өндөр том морьдуудыг хэлээд байгаа байхгүй. Тэд нар чинь дандаа нөгөө амуу тариагаар тийчихсээр гадаа бэлчээс гаргаад орхичих юм бол нөгөө өвс хичнээн өвс хацлаа ч гэсэн тэрэндээ хоошихгүй саргаад тураад өгчдөг юм. Тийм болтол нь үйлдвэржүүлсэн. Монгол морь болохоор хичнээн ямар ч газар явж исэн хоолоо олоод ичдэг, өвс олоод ичдэг. Тийм учраас одоо ингэ цэргийн тоогоор ч гэсэн маш морин цэрэг маш олон байх боломжтой Монголын талаас. Европ талаас бол 14-5 мянган цэрэг байлаа Израилийн 1000 гаруй юутай байдаг ч юм. Морин цэрэг байдаг ч юм. Тэр чинь хоол хүнсийг авч явах гэж сэргээсээ дутхгүй ажил болдог учраас тэрэн дээр ер нь нөгөө Чингис хааны байлдан авахлын нэг том давуу тал нь Монгол морин байгаа. Тэр давуу тал нь одоо хүртэл бүр ингэ Берлин хөрсөн морь төрч гэж ярьдаг. Тэр мөрний давуу тал ч гэсэн яваалах юм бэл. Тийм дасан зохицох чадвар сайтай байгаад байна тий. За энэ reckless буюу одоо англиар бодлогогүй, аимшиггүй гэсэн нэртэй энэ морины өгшил нь бол Монгол гэж үздэг. За нэг 142 см өндөртэй. Тэгээ барууны морьдын хажууд бол их намхан. Тэгээ их нь бол тэр Сөүлийн морин тойруулгын Монгол морь байсан гэсэн юм мэдээлэл бас байдаг. Тэгээ хүрэн зүсмийн 3 хүлэн цагаан бүр нэг зорсон юм шиг ганган толгойтой энэ гүүг солонгосоор өглөөний наран үүрийн туяа гэж бас нэрлэдэг байсан. Тэгээд энэ танк эсэргүүцэх тэнгисийн явган цэргийн 5 дугаар хороонд ийм ачааны морь нэн шаардлагатай байсан. Одоо цэргүүд тэр одоо ачааг үүрч явахад хэдэн удаа явах уу, хэдэн цэрэг явах уу тэгэхэд одоо юм ачааны морь хэрэг болсон байгаа юм. Пуужингийн өтөрөд гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо хурандагийнхаа тушаалаар энэ Петерсон гэж энэ Америк тэслэгч морь олж авахаар 1950 оны 10 дугаар сарын 26-нд нэг хоёр нөхрийнхөө хамт Сөүлийн 50 он гэдэг чи яг дайн эхлэлтэй байдаг. Тэгэд энэ Сөүлийн моринд тойруулга орсон байгаа байхгүй юу? Тэнд нэг юм Ким гэдэг адуучин залуу байсан. Тэгээ үүрийн туяаг бол одоо манай реклэсийг бол нэг $250-оор одоогийн аншаар бол нэг $3,000 гаруй зарсан байгаа юм. Тэгэд одоо энэ хэцүү цагт бол юм нөгөө булсан минэн дээр нь Ким гэж адуучин залуугийн дүүн санаандгүй гიშгээд хөлөө тариулах болсон. Тэгэд хиймэл хөл хийлгэхийн тулд аргагүй ирэхэнд хайртай одоо реклэсийгээ зарж байгаа. Чаавс тэр нэг унлаг ачлахын нэг ганц адуугаал зарж штэ тэгээд дүүнд хэцүү учраас яг энэ солонгос ч юм уу орос ч юм уу гээд ингэ бодглохлоор нэг монгол шиг ингээд азар гарan багшруулсан тийм хүмүүс байхгүй хөвчлэн нэг л мөртэй л байгаа штэ тэгээд тэрүүгээ зарсан тэгж хэлсэн чи бас нэг манай Адар анираар орлоо нэг Орос нэг айлын одоо баг 2 маяр үеэр нь ч үлээ бүх аж ахуйн ажил тэр бүх юм одоо дааж тэр айлыг одоо амжиргаатай байлгаж ирсэн Монгол морь гэж нэг нэвтрүүлгээр гарсан шүү манай. Нөгөө тэр джип машинтай реклэсийг ачаад явж байхад бүр нөлөөс цэлгнүүлээд үлдсэн гэдэг юм. Тэрхээс аргагүй тий. Тэгээд ингээд реклэс маань одоо нэг юм хязаалын юм уу соёол 3-4 наснда л одоо Америкийн тэнгисийн зэрэгт ирсэн байгаа. Тэгээд эхэндээ бол реклэс цэргийн хооронгоос зайдуухан ингээ бэлчээл явж идэг. Тэгээд их номхон болохоор цэргүүд хайртай.
Тэгээд реклес хоорон дотор чөлөөтэй явдаг. За бүр хүүтэн үед бол цэргүүдийн майханд нь хамт ороод унтчихдаг. Тэгээд их ховдог байдлаараа цэргүүдийн хайрыг татдаг байсан гинэ. Янз бүрийн хоолыг амтрахаж идэн. За бүр шарсан өндөгнөөс эхлээд Coca-Cola хүртэл уун. За цэргүүдтэйгээ хамт бүр шар хайрыг хуваагаад уун. Тэгээд хажууд нь ерөөсөө идэх юм үлдээж болохгүй шүү гэд тийм яриа гарцсан. Нэг харахад ерөөсөө бүгдийг идчихдэг ийм хөөрхөн морь bijээ. Тэгээд цэргүүдийн өгсөн утсан мах, цөцгийн тостой таалах мөсөн чихэр, гурил, төмсний ногш. За тэгээд самрын тостой сэндвич. Ерөөсөө реклес тийм татгалздаг хоолмос гэж байхгүй. Монгол хүн шиг хоол голдгоо. Тэгээд энэ цэргүүдэд нөгөө бас юм олгодог юм жижигхэн шоколад байдаг. Тэрэнд айгуу дуртай. Морь нэр чихэртэй айгуу дуртай. Харин тийм тий. Тэгээд хамаг имэйл хуваагаад идчихдэг байсан байна. Тэгээд ийм ховдог болохоор нь ерөн салааны эмчин өөрөө тэр ясны сэрэгжилт болохоос сэргийлээ. За энэ реклест бол нэг өдөртөө 2 шил кола л үгүй шүү, илүү өгөхгүй шүү гэж бүр ингэж сануулдаг. Тий, амтэн чи өөрх нэг өөрийгөө хорихоо мэдэхгүй шүү дээ. Тийм байсан байгаа. Тэгээд за бас ер нь идэх юмч биш. Хоол хүнс идээд байгаа юм биш. Ингээ өөрт нь нэг юм даарах хөрхөө гэдэг нэг юм нэмнээ цаанаас нь олгодог байсан. Тэгээ нэг удаа тэр нэмнээгээ хүртэл идчихдэг. Тэгээд одоо летем гэдэг одоо төрүүчийн покер тоглоод хожсон юм $30 жетоныг хүртэл идсэн байдаг. Чи бодвол нэг модон жетон л байсан байлгүй дээ. Нэг органик материал шиг амтгдангууд нь идчихдэг байдаг. Холтоос идчихдэг юм чинь. Тэгэд энэ летем гэдэг төрүүч бол реклесийн одоо сургасан эзэн нь байгаа юм. Дайны талбарт тасгсан одоо дайснаас гал нээх үед хэвтэж нуугдах. За тэгээд тийм өргөс торонд орооцолтчихгүйгээр тойроод гарах зэргийг бол энэ летем гэж хүн заасан. За тэгээд одоо нөгөө ирж байна гэсэн командаар нуугч руу давхих эсвэл доошоо хэвтэх командыг заацургасан. Наа чи яг нөгөө кино минь өндөр айгүйх гоо. Incoming гэл ингээд ойлгоо. Тэр чинь нэг амар сонсогдохгүй яг тэр нь пүүж пүү гэл ингээд сонсогдох. Incoming гэл ойрлол тэг нэг 2 секундын л завсар гарна. Тэр оронд хөвтөж амжихгүй л бол үлтерхийн оногдол нүд мүд тест мэс будаа болж шүү дээ. Харин яг тэрэнд сургасан байгаа юм. Тэгээ ер нь бол дасан зохицомт их ухаалаг байсан эндээс харагдаж байгаа. За тэгээд дислэгч Педерсон өөрөө их нэртэй юм ачааны имэйл захиад реклесийг 75 мм-ийн юм танк эсэргүүцэгчийн сум зөөх боломжтой болгосон юм. Тэгэд энэ ачааны имэйл дээр одоо нэг удаадаа 4-өөс 10 сум багтдаг. Тэгээд сум болгон ч ойролцоогоор нэг 10 кг хүнд юм уу? Тэгэхээр нэг юм 40-өөс 80 кг ачааг одоо бартаагаас хамаарат нэг бол 80 кг-ыг нэг бол 40 кг. Нөгөө танк эсэргүүцэх барьгаад гэж байгаа учраас пуужин нэг баг арай нэг жижиг авсаархан бөмбө пуужингийн сумнууд л байгаа юм. Тийм пуужин шиг хэлбэртэй нэг юм томоо сум байдаг ш. Тэрийг зөөдөг байсан байгаа. За тэгээд ачааны одоо энэ ачаага зөөгөөд анх удаа одоо ингэ явж байхад нь хажуухан талд нь одоо бөмбөг дэлбэрсэн чинь реклес маань ингээд үсрээд бүр эргэж буугаад маш их айсан байгаа юм л та. Анх удаа. Тийм. Тэгээд одоо тэрнийг адгуулдаг, малалдаг цэрэг нь одоо реклесийг тайвшруулж ойлгуулснаар дахиад одоо хажууд нөгчнөө дэлбэрж байгаа шүү дээ. Бөмбөг дэлбэрэхэд нэг юм гарсан. Тийм. Ер нь төргөх төдий болоод сандраагүй гэж байгаа. Тэгэхээр энэ төргөх гэдэг чинь өөрөө адуундаа бол ийм жаргалтай сайхан эдгэшилж байгаа үедээ ингээд төрөгдөг шүү дээ Монгол адуу. Тэгсэн энд бүр төрөгдөг болсон гэхээр ер нь бол ийм айсан цоцсон үед нэг бол одоо юу гэх тийм те цээжний хөх махан татвас хийлээч гэдэг юм уу босгоно гэж бид ярьдаг. Тэгсэн чинь энд бүр ингээд төргээд байхыг бодоход тэгтээ тассан байгаа байхгүй. Бараг хөөрөөд байгаа юм шиг. Бараг зөрөгтэй ийм л гоё тасан зохицох чадвартай байсан баа. Тэгээ бүр ийм их юмны ард гарчаад оройно одоо нэлээд хэдэн хүн таалгаар биелүүлсэн реклес бол дайны байдалтай дасаад хаягдсан төмөр малгайны бүч зажилсан шигэ ингээд тайван зогсож идэг байсан гэж бац тэмдэглэсэн байна. Бараг хийцгүүрээд. Тийм. За ингэж дайны талбарт дассан өөрийн үүргээ тун сайн биелүүлсэн байлдааны одоо шинэ байрлалд очиод хит удаа ерөөсөө реклесийг ингээд дагуулаад тойруулаад явуулцдаг. Тэгэл дараагаас нь реклес замаа өөрөө тогтоогоо цаад бэрхшээлүүдийг тойроод явчих чаддаг ийм ухаантай хүлэг байсан. Ёстой жинхэнэ Монгол мэр. Яг үнэ. Тэгээд дээрээс ирсэн тушаалын дагуу бол реклесийг унахыг хориглдог байсан. Тэгээд нэг удаа бүр аргагүй байдалд ороод нэг цэрэг одоо энэ байдлыг зөрчөөд реклесийг унаад минжүүлсэн талбай дундуур унаад явсан байгаа. Өөрөө гიშгэх юм бол минь дөрчихгөө айгаад штэ. Ухаалаг болохоор нь унсан байгаа. Тэгээд тэр битүү минжүүлсэн талбайг туулахдаа өөрийнхөө мэдрэмжээр реклес явсаар агаад одоо тэр унсан цэрэгч тэр өөрөө ч тэр дэлбэрэлтэн төртөлгөө эсэм мэд ирсэн. Одоо тэрнийг бол одоо мэдсэн тэр удирдах байгаа хүн бол одоо дахиж ингэж ажиллагаанд оруулахгүй шүү гэж бүр хатуу сануулж ирсэн гэдэг. Тэр яг мэдэрдэг баг. Мэднэ. Бүр үнэхээр хүнээс илүү мэдэрсэн байгаа байхгүй. За хоёлаа эхний хамтран ажиллагчаад артаад. За тэгээ өнөөдөр манай эхний хамтран ажиллагчаар
өдөр бүр шинүүрээтэй Pleasure компани ажиллаж байна. The most delicious fresh cream cake freshly made every day буюу өдөр бүр шинээр уралсан хамгийн тансаг амтыг мэдрүүлэх сүн кремтэй бэлүү. Өрөөмөрөөгөө ямар гоё орчуулт юм бэ? Манайхан. За төрөл бүрийн шинэхэн жимсээр чимгэлсэн цэвэр шинэхэн сүн кремтэй зөөлөн чиглэг кекстэй бэлэг fresh cream cake гэж байгаамаа. Аманд ороод уусах зөөлөн сүн крем дуртай бол танд энэ төрлийн бэлэг санал болгож байна. За Pleasureгийн бүх салбарт fresh cream cake нь өдөр бүр шинээр хийгдэж гардаг. За хэрэглэгч таны гарт яг шинэхнэрээ хүрдэг гэж. За энэ дээр бас нөгөө fresh cream cake-ийг нөгөө хадгалтын нөхцөл нь бусад бэлуунаас арай өөр. Одоо сүн кремтэй учраас нэг 5 градусаас одоо 24 цагаас 5 градусаас 24 цагаас дээш хадгалж байгаа нэг царай мотоо болоод урсаад ч юм байдаг учраас гоо зөөн гамт бүх юмаа ингэж яхан алдагдаад эхэлнэ. Тэгэхээр ер нь хадгалтын нөхцөл өндөр шаардлагатай байх тусмаа гэдэг чинь эрчим бас эрүүл бөгөөд чанартай бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ. Нэг бол нэг юм cooler bag ч юм уу тиймэрхүү хэрэгжилж хадгалахыг бас сануулж байна. Тий өөрсдийн одоо компани зүгээс өгүүлж байгаа нь болохоор cooler bag буюу одоо тэр нэг сэрүүн цүнх гэх юм уу тий хөргөлтөй цүнх гэх юм уу тэрэнд одоо 2 цаг үе түнэс дэш хадгалахаар бол ийм цүнх ашиглаад одоо яг шинээр нь байлгах боломжтой тэгж энэ бүтээгдэхүүнийг хэрэглээрэй гэж хэлж байгаа юм байна. За тэгээд хаяг байршлын хувьд одоо Улаанбаатар хотын одоо Pleasureгийн бүх салбаруудад энд хаанч очоод энэ яг гоё fresh cream cake амтлаад идэх боломжтой. Холбогдох утас нь 75 75 75 10. За веб хаяг нь www.tlj.cgmn Pleasure Mongolia гэсэн хаягаар холбогдоод энэ одоо бүтээгдэхүүнээр мэдээлэл аваад очиж идэх боломжтой байна. Pleasure компанид баярлалаа. Баярлалаа. За ингээд зөвхөн бууны сум зөөхөөс гадна Reckless маш сайн холбооч юм байсан гэж байгаа. Дайны үед одоо мэдээж холбооны утас тасрах тий шинээр тавихад маш хүндрэлтэй байдаг. Тэгэд энэ холбооны утастай хүнд дамрыг цэргүүд үүрээд явах юм бол бас их цаг алддаг. За Reckless бол галын шугамн дээрээс ч гэсэн замаасаа хазаалгүй тэр ачсан дамартай утсыг татсаар хагаад өдөрт бол 12 цэргийн татах холбооны шугамыг ганцаараа татаж амждаг ийм их үүрэг гүйцэтгэдэг байсан байгаа. Нөгөө холбооны тэр дамар гэхэр чи одоо манайхан төсөөлөл өгөх юм бол нөгөө хөдөө янз бүрийн лагер магадр ашигладаг амар урт ингээд дамартаа ингээд ороодсон нөгөө уртсгагч байдаг шүү дээ. Тийм юм амар хүнд ингээд тийм дамар зүйлгээд гойн дээр нь ташир өгөөл явуулчихдаг. Тэгэл нөгөө дамраа яста тачин дэргүүлэл давчихдаг байсан байгаа байхгүй. Тэгэд тэр чинь 12 хүний хийх ажлыг хийж чинь гэдэг чи одоо тий. Тий, маш их цаг хэмнэж байгаа. Хүч гамж байгаа. Тий. Тэгээ дээрэс нь одоо шаргацсан цэргүүдийг зөөж тоо томшгүй олон хүнийг амийг аварсан. За бүр ингээд өндөр уулын оройгоос биел рүү аюулгүй газар шаргацсан цэргийг аваачин шаардлагатай анхны тусламжийн хэрэгслийг аваачиж өгнө. Тэгээ шаргацсан цэргүүдийг буулган готлоо одоо буцаагаал сумаа ачаал галын шугам руу явдаг. Тэгэд одоо фронтын шугамд хүрэхээр оролдож байгаа тэр дайны тэр нийтжинсэн байдалд төөрсөн, будилсан тийм бүслэлтэд орсон цэргүүдийг аварсан хит удаагийн тохиолдол байдаг. Дээрээс нь Reckless өөрөө амьд бамбаа олж одоо аварч байхдаа шархтаж исэн ч гэсэн удаа байдаг. За энэ Reckless-ийн биелүүлсэн хамгийн чухал ажиллагаа бол 1953 оны 3 дугаар сарын 26-наас 28-ны хооронд ерөнхийдөө нэг юм 3 хоног болсон. За энэ Vegas толгойн төлөөх тулаан гэж ярьдаг. Энэ тулааны үеэр болж исэн. Нэг өдөрт 51 удаа ганцаараа яваад нийтдээ нэг 56 км гаруй замыг туулсан байдаг. За Тутаргын талбай гэдэг чи одоо нэг нийл тийм лаг шавар л байх шүү дээ. Тийм газраар дээрэс нэм өгсүр байлдааны техник хэрэгсэл ашиглах ямарч боломжгүй замаар галын шугам руу нийтдээ 386 сум буюу одоо нөгөө пуужигийн сум тий. Тэр эн чинь бараг 5 тонн гаруй ачааг ганцаараа тээвэрлэж нааш цаашаа явсан байгаа. Тэгээ энэ Vegas-ийн тулаан 3 өдөр үргэлжлэхэд Reckless бол 2 удаа шархтсан. За нэг удаадаа бол ийм нөгөө нэг тесэрсэн бөмбөгнөөс одоо зүүн нүдэндээ гимтсэн бас зүүн талын бөөрөндөө гимтсэн байгаа хгүй юу. Тэгэхээр ч одоо бөөрөндөө хэрч тэр дотор ихний гимтэлж авсан байж болохоор шүү дээ тий. За энэ Vegas-ийн тулааны үеэр гаргасан энэ гавьяаныхын төлөө Reckless баг дарга цал олгож ирсэн. За бас одоо нөгөө десант болгоно гэж ярьдаг штэ. Энд одоо шүхрээр явах ч орно усаар явах ч гарна. Тэр чинь нөгөө стратегийн цэгүүд дээр нөгөө цэргүүдээ аваач те фронтын ард буулгах юм уу? Байрлалаа солих. Тий. Эсвэл нөгөө дайсны нөөцийг устгах зорилготой цөөн тооны цэргийн тэнд аваач чимээгүй буулгадаг. Бүдэрч бүр үүлэн дээрээс харагдахгүй онгоц нь үүлэн дээр харагдахгүй явж хагаад цэргүүдээ ингэж чимээгүй буулгадаг байхгүй. Тэр чинь баригдах юм бол бүгд алвал. За ийм десантад оролцсон анхны морь Reckless байхгүй юу. Тэгэд энэ
Тэнгисийн цэргийн корпусын 5 дугаар салаачийн Инчон руу энэ Кэси баазаас Инчон руу нүүх болсон байгаа байхгүй. Ингэхдээ Инчоноос өмнө зүгт хэдэн зуун милийн зайд усан онгоцоор очиж буух шаардлагатай байсан. Тэгээ энэ тээвэрлэлтийг хариуцсан дарга ирэг дээр одоо за ингээд зөөндөөгөө бодсон чинь нэг морь даадгуус шүү дээ зогсчихсэн чинь энэ манай баг даргаа гэдэг зогсчихсэн чинь тэр бүр гайхсан байгаа. Тэгээ 2 жилийн турш маш цэвэрхүү хөлөг онгоцоор шалгарч шагнуулж исэн онгоцондоо бол тэр энэ адгуусыг оруулахгүй гэж бүр эрс татгалзаад тэгсэн чинь нөгөө нэг юм ачих тоног төхөөрөмжийн жагсаалт гэж юм байгаа шүү дээ. Тэрийг ингээд танилцж харсан байна. Тэгээ тэр дотор бүр тусгайлан реклисийг одоо цохон тэмдэглэсэн байгаа байхгүй. Тэрийг хүн зөөж чадахгүй. Реклис зөөх юм а гэдгийг л цохон тэмдэглэсэн байгаа. Тэр реклисийг суулгахгүй бол тэр тоног төхөөрөмжийг тэр нөгөө хэрэгтэй газар очичоод баг буулгаж амжих юм үгүй гэдэгтэй тулах нь шүү дээ. Тэгээд тэр суулгасан байгаамаа. За ингээ манай реклис маань салааныхантай хөлөг онгоцонд одоо соёл гэдэг тийм зогссон байгаа. Тэгээ хөлөг онгоц замдаа гарсан яах вэ хөөрхөн амтай анхудаа далаад гарч байгаа болохоор дотор нь муухаараад бөөлжөө тавцсан дээр нэг юм замбраагүй байгаад далайн өвчин болсон байна шүү дээ. Яг үнэ. Сандрын шүү дээ чигөөд. Тэгээ яг удалгүй хөлөг онгоцны дайвал занд баг зэрэг дасан загцаад тэгээ цаашаа асуудалгүй болсон. Тэгээ далайн шуурга болж исэн тэр үед тэр реклисийг буулгаж чадахгүй бас нилээд удсан гэж байгаа. Одоо нэг юм бодоод үзэхэд далайн шуурга тэгээд морьтынд одоо яах учраа болохгүй байсан юм шиг байна. Одоо нэг морчин тэгдэх бид нар гуталтай явдаг учраас мэддэггүй нөгөө морчин дандаа ингэ шорон сулмал хөрстэй шорон гадруудаар ингэ явсаар байгаа сурцсан. Тэгээд нөгөө нэг одоо энэ Сүхбаатарын талбай малбаа дээр хүртэл харж яхад морь зөрчиг тэр нэр тас тааш аюу хэцүү явдаг байхгүй. Тэгээд энэ хөлгөн онгоцны гадаргуу гэж нэгдүгээр хоёрдугаар далайн шуурга болж ин чинь тэр чинь нэл усан гадаргуу болсон байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр чи бүр халтраад нэг мөсөн дээр халтарч байгаа БМВ шиг л болсон байх гэж надад бол төсөөлөгдөж. Яг тэгээд нэлээд удсан гэж байгаа байхгүй. Тэгээд яг хуу Тэнгисийн цэргийн салаа тэр хуурай газар бууж хуааргийнхад маш олон цэргүүд энэ морийг сонирхоод ийм хараагүй юм чинь те тэрнтэй зургаад харуулсан байдаг. Тэгээд реклис маань одоо жинхэнэ утгаараа Тэнгисийн цэрэг болж байгаа юм. Тэгээд Тэнгисийн цэргийн корпуст одоо үлгэр жишээ алба хааж байсан болохоор реклис маш олон шагнал үрдсэн байдаг. Энэ Вегасын тулаан тэр 2 удаа шаргацсан тулааны үеэр улаан зүрх медалийг 2 удаа авсан байдаг. Дээрээс нь үлгэр жишээ бие авч явсны төлөө олгодог одоо Тэнгисийн цэргийн корпусын медалийг хүртэл хүртсэн. Хүрэл одтой ерөнхийлөгчийн талархал үрдсэн үндэсний одоо батлан хамгаалах албаны медаль үрдчихсэн. Солонгост алба хаасан медаль үрдчихсэн. Солонгостойгоо одоо нэгдсэн үндэсний байгууллагын медалийг ч үрдчихсэн. Тэгээд Тэнгисийн цэргийн нэгжийн талархал болоод одоо бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн талархал гэдэг одоо маш олон гавьяа шагнал үрдчихсэн. Тэгээд энэ эдгээр шагналуудын одоо тусгай тийм нөмрөг дээр зүүлгэж нөмрүүлж одоо тийм гавьяа шагналын зүүлгэж тогтоодог байсан. Тэгээд одоо Тэнгисийн явган цэргүүд нутаг буцахаас өмнө сүүлчийн жагсаалаа хийж байхад одоо дивизийн командлагч хошууч генерал Рэндольф Пейт гэж хүн одоо манай Рекселд төрөөч цол болгосон. Тэгээд нөмргэн дээр нь дахиад нэг алтан тэмдэг ингээд нэмэгдэж байгаа юм. Тэгээд ингэхдээ хошууч генерал нэгэн батламж олгоод тэрэн дээр ингэж дурдсан байт юм байна. Өөрийн аюулгүй байдлыг үл тоомсорлож галын шугамд хэрхэн бие авч явсан нь цэргүүдэд урам зориг өгсөн бөгөөд Тэнгисийн цэргийн албаны хамгийн дэд уламжлалыг дагаж мөртлөө. Реклисийн анхаарал халамж, үүрэгтэй өмч байдал нь тэрнийг төрөөч цол хүртэхэд бүрэн боломжтой болгов. Галын шугамд даалгавар гүйцэтгэхдээ туйлын найдвартай байсан нь олон тулааны амжилтанд ихээхэн хувь нэмэр орууллаа гэж дурдсан байдаг. Хамгийн өндөр гавьяа байгууллаа, хамгийн мундаг цэрэг байлаа л гэж шүү дээ. Тийм. Энэ 1954 оны 4-р сарын 17-нд буюу Солонгосын дайн дуусаад 1 жил орчим болж байхад одоо нөгөө нэг Saturday Evening Post гээд бям гараг өвчин мэдээ гээд Америкийн сонинд реклисийн тухай нийтлэл гарсан. Энэ нийтлийн дараа одоо Солонгост байсан Америкийн одоо Америкт авчрах талаар маш олон санал гарч ирсэн байгаа байхгүй. Тэгээд Намхан далайн тээврийн компани захирал нэгийг уншичаад би одоо ямар ч үн төлбөргүйгээр Сан Франциско хүртэл зөөврлөё гэж хүртэл бас хэлжсэн байгаа юм. Амар чухлаар авч үзэж шүү дээ. Тэгээд энэ Америкийн Тэнгисийн цэргүүд нутаг буцахаас өмнө одоо манай реклисийг Америк нэгдсэн улс руу шилжүүлэхийг одоо хүндэтгэлтэйгээр одоо өдөн гарах яслал хийсэн байна. Тэгээ армийн хөл бөмбөгийн тоглолтын засварлагын үеэр Тэнгисийн цэргийн корпус жагсаад найрал хөгжим их шилжүүлж исэн. Ингээд реклис Солонгосоос Япон руу Тэнгисийн цэргийн тээврийн онгоцоор ниссэн. Тэр нөгөө тоглолтын дундуур гэж байгаа шүү дээ. Энийг бас нөгөө яг бас Америк соёлтой холбож манайхан ойлгох хэрэгтэй. Нөгөө half time show гэдэг ялангуяа нөгөө өндөр түвшний нөгөө шигшээ тоглолт, шөвтрийн тоглолт мөглөлт нь болоод ирэнгүүт чинь яг тэр
үеийн орны завсарлагын тоглолтын дээр бүр амар алдартай одод модод очиж тоглодог байхгүй. Тэгэхээр энэ завсарлагаанаар одоо манайхаар бол баг одоо наадамд ая дуугаа өргөж гин гэх маягийн тийм чухал тийм чухал үйл ажиллагаа. Одоо Риана Мяна очиж дуулдаг, Jennifer Lopez энэ төр очиж дуулдаг тийм том арга хэмжээ. Тэн дээр нь одоо манай Reckless-ийг үдэж гаргасан. Тийм Монгол гүнд маань үдэж гарах ёслолын ажиллагаа хийсэн байна шүү дээ. Яг үнэ. За тэгээд Японы Йокохамаг одоо Сан Франциског зориод Намхан далайн тээвэрлэлтийн компани үлэг онгоцонд Reckless суусан. Тэгээд 10 дугаар сарын 22-нд хөдөлсөн онгоц ер нь бол нэг юм 10 хоногийн дараа л зарсан газараа очино гэсэн төлөвлөгөөтэй байсан чинь хар салхины улмаас хөлөг онгоцныг нь 4 хоног саатсан байна. Тэгээ одоо 11-р сарын 9-ний орой л бомбтод ирсэн. Тэгээ энэ үеэр бол одоо бас нэг багахан осол гэх юм уу Reckless-таас хэцүү явдал тохиолдсон. Энэ одоо шуурганы үеэр жүчээнээсээ онгоцны тавцан руу одоо шидэгдсэн байгаа хар салхинаас болоод. Наа чи юу юм бэ л дээ. Одоо тэр нэг байлгаж исэн тэр жүчээн тэр тавцан хөлөг онгоцны тавцангаас арай нэг дээд давхартай байсан. Тэр нэг тийм төмөр хашлагтай байхад тэнд онгоцонд авилзаач юм дээрэс нь манай Reckless жоохон сандарч мандар тэр хашлагаад аваад унтсан юм байл. Энэ том бит амтнд ч унах тусмаа хүнд бэртэн шүү дээ. Ингээд жоохон бэртсэн байгаа. Гэхдээ яг ганцхан энүүгээр одоо Reckless-ийн Америкт ирээд одоо таарсан саад бэрхшээл хэцүү юм дуусаагүй. Яасан гэвэл тийм одоо энэ гайлын газар чинь бүр ямар ч асуудал гаргаагүй очсон байгаа штэ. Тэгээ Америкийн нэгдсэн улсын хөдөө аж ахуйн яам нь Reckless-ийг Сан Францискод буухаас өмнө тийм эрүүл мэндийн үзлэг лабораторийн шинжилгээ хийлгэсэн байхыг шаардсан. За энэ бол маш бас цаг хугацаа шаардах гэсэн. Тэгэхэд одоо Reckless чинь тэнд маш хүндэтгэлтэйгээр хүлээж авах гэж бэлдээд байдаг. Тэнгисийн цэргийн корпус ингээ хүлээ авах гээд хүлээгээд байдаг. За тэр үйл ажиллагаанаас хоцрох магадлалтай байсан. Тэгээд одоо зөөрлөж явсан Тэнгисийн цэргийнхэн бол Вашингтон дахь Америк нэгдсэн улсын хөдөө аж ахуйн яамны албан тушаалтнуудтай холбоо ирсэн. Одоо манай нэг юм дээгүүр доогоор ярьж шүү дээ. Нэг юм хүндтэй төрөвч байгаамаа гэдэл яриад байсан байгаа. За тэгсэн чинь яг тэр олон шинжилгээнээс цусны шинжилгээг нь өгөөд за тэгтээ ийм шаардлага тавьсан байгаа. Энэ цусны шинжилгээг өгөхөд ямар нэг асуудал гарах юм бол одоо тэнд нь буудан хороох эсвэл Японд руу буцаах шаардлагатай шүү. Ямар нэг л гэдээсэн байгаа. Тэгээд зөөврлж исэн хүмүүс маань бол энэ дэр маш ундуудсан. Яагаад гэвэл энэ ямар нэг гэдэг үгний ард энэ морины бэлгийн замын өвчин илэрвэл гэдэг шаардлага асуудал яригдчихээн гэж үзээд та нар ингэж одоо манай Reckless-ийн нэр төрийг гутаач ийн гэж их тулгуурласан байна. Манай дайчин нөхрийг юу гэдэг нь та нар гэж байна шүү дээ. Яг бэлгийн замын өвч одоо сая хустаа дээр очиод байгаль хамгаалагчтай ярилцахад ярьжсэн байхгүй. Манай Монгол морд бол одоо маш их одоо гаднаас авчирч хээлтүүлж байгаа шүү дээ. Тэрнээс үүдэлтэйгээр бэлгийн замын өвчин маш их байгаа. Одоо морнодын донд. Тэгэхээр тийм юм азар гараагүй. Тэгээд одоо харин нөгөө тэр хугацаанд ч манай Reckless нөгөө нүмергөө хөвцэн идсэн дуусгацсан. Тэгээд бас л нөгөөдөл маа сандралтай. Гимнэг идсэн. Тийм. Тэгээд одоо таних тэмдэг тууз бүхий шинэ нүмерэг тэрүүхүү орондоос оёж амжилсан байгаа. Маш л хүндэтгэлтэй хандсан байгаа. Гэл соёороо гэл. Тэгээд анх худалдаж авч ирсэн дэслэгч Петерсон Reckless-ийг хөлөг онгоцноос хүндэтгэлтэйгээр хөтлөж буулгасан. Тэгээд Тэнгисийн цэрэг байгуулагдсны ой өдөр буюу 1954 оны 11-р сарын 10-нд Америкийн хөрсөнд анх удаа Монгол адуу туурай мөрөө ингэж үлдээж байгаамаа. Тэр энэ үнэхээр нэг дасан зохицох чадвар амар байхгүй. Энд чинь за яг гарал ухсааны үед Монгол гэж за Солонгост байсан гэж, тэгээд дайнд оролцоод явсан гэж, тэгэл дуу тэр бүх дуу чимээ тасж гин. За далаагаар яваад үзчихэж гин. Бүр десантд оролцоод үзчихэж гин. За тэгээд Америкийн хөрсөн. Тэр одоо сүүлрүүхөө бүр хээв нэг тэр цэргүүттэйгээ цуг тэр далайн юм. Эхэндээ орохтой сандарч исэн бол сүүлрүүхөө хээв нэг бууж исэн л гэж төсөөлөгдөж байгаа байхгүй далаагаас. Хөлөг онгоцноос тий. Бүр энэ дэр бүр ингэсэн байгаа юм. Энэ өдөр манай Reckless анх удаа нөгөө юу асан байгаа. Цахилгаан шатаар гарч ирсэн. Тэгээд одоо тэр баяр дээр ол те бялуу цэцгэн чимэглэл идэж ховдголсоор өнгөрсөн. Тэгээд энэ баярт оролцсон одоо Macbeth гэдэг генерал Reckless-ийн тухай бараг бүр хүний тухай ярьж байгаа юм шиг бас тэмдэглэж үлдээсэн байдаг. Энд болохоор түүний гоо үзэгслэн ухаан эр зориг нь намайг үнэхээр гайхшрууллаа. Бусад Тэнгисийн цэргүүдийн адил тэр нөхдүүдтэйгээ шар айраг уух дуртай юм байна. Reckless үргэлж анхаарлын төвд байсан бөгөөд өөрийнхөө үн цэнийг маш сайн мэдэрсэн байлаа.
хүртэх ёстой анхаарал халамжийг өгч чадахгүй болох үед зориудаар тэнгисийн цэргүүд дээр очиж бараг ярианд нь оролцож байваа. Тэнгисийн цэргүүд тэрэнд хайртай нь илт байсан гэж тэмдэглэлтэйсэн байдаг. Амтэн чинь нэг тийм хүүхэд шиг байдаг шүү дээ. Тэгээд эхэндээ бол манай Реклес дэслэгч одоо тэр Педерсны гэрт амьдарч байгаа Тэнгисийн цэргийн 5 дугаар хороонд хуваарлагдаж очсон байдаг. Тэгээд жил хагасын дараа буюу 1955 оны 10 дугаар сарын 22-нд дахиад нөгөө нэг Бямбагаргийн үдшийн мэдээ сонинд Реклесийн тухай нийтлэл гарсан. Тэгээд түрүүний дурдсан нийтдээ 2 нийтлэлийг хэвлэгдсэний дараа Реклес бүр маш алдартай болсон. Тэгээд энэ нийтлэлүүдийг бичсэн дэд хорондоо Эндрю Гир гэдэг хүн байдаг. Энэ дайны үеийн өөрийнхөө тэмдэглэлүүдийг нэгтгээд Тэнгисийн цэргийн бахархал болсон Реклес гэсэн ном хүртэл гаргаж ирсэн. За энэний дараа Реклесийг янз бүрийн шоунд урьсан. Реклес маань гэрээ үдшилэг нэртэй маш алдартай радио шоунд нэлээд хэд удаа оролцож исэн. Радио шоу юу? Радио шоунд одоо үнэхээр оролцсон. Тэгээд одоо Реклес хүндтэй зочоо Реклес маань Монгол гүү маань ирлээ гэн готл одоо янзгаад юм уу яа. Ямар ч байсан радио шоунд оролцсон байдаг. Нөгөө нэг Эд Салливаны телевизийн шоу байдаг шүү дээ. Наач стайл. Маш алдартай. Энэ шоунд бүр ирсэн байгаа. Тэгээд даанч нөгөө хар салхи дэгдсэний улмаас оролцож чадаагүй байдаг. За тэгээд энэ алба дээр дурдсан хороонд алба хашиж авах хугацаанд нь бол ерөөсөн маш хүндтэйгээр асарч байсан. За бүр сүүлдээ одоо манай Реклес ч одоогоор бидний мэдхээр бол одоо нэг инфлюенсер мөр болчихж байгаа юм байна. Тэгэхээр энэ арилжааны зорилгоор энэ тэнд одоо шоунд оролцох ашиглахыг сүүлдээ бүр хоригдсан байгаа. Бити энэ Дайны Баатрыг ашиглаж та нар мөнгө олоод байгаа ч хэлсэн байж тээ. Хоригдсан байгаа. Тэгээд Реклесгүй энд байх хугацаанд бас 4 унаг төрүүлсэн. За эхний унгаа бол 1957 онд төрүүлсэн аимшиггүй нэртэй буюу одоо Fearless нэртэй. Дараа нь 1959 онд Айдасгүй буюу Dauntless нэртэй. За тэгээ 3 дахь унга нь 1964 онд Chesty гэж унагтай болж исэн. За 4 дахь унга нь бол хүрхээ төрөөд нэг сар гарын дараа эндцэн учраас нэр авч амжаагүй. Тэгээд энэ Chesty гэж нэр өгснөөс энэ Тэнгисийн цэргийн корпусын дэслэгч генерал бүр бүх цаг үеийн хамгийн олон шагнал үржижсэн Америк нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн нэрээр буюу Chesty гэдэг нэрийг өгсөн байдаг. Цэргүүд чи нөгөө дайнд явж ирээд ингээ гавьяа мавьяа байгуулад эх орно хамгаалчаад нэг нутагтаа ирээд нэг суурьшаад гэр бүлтэй болоод нэг тэгдэг шүү. Бараг тэрэрхүүл дайны дараанаас болоод тий. Гүү гэсэн чи нэрээ нэг сони санаанд ороод нөгөө ер нь Чингис хааны үеэс ч бараг тэрнээс өмнө үеэс ч нэг гүүг дайнд аягүйх авч явдаг. Ялангуяа Реклесийг бол тэгээгүй байна. Тэгтээ нөгөө унахтаа наваа явчихдаг. Тий, тэр чинь нөгөө тарах твэрэг юу мууга бэлчээрлээд авчих штэ. Тэрэнгүүд нөгөө нэг унаж байгаа тэр цэрэг мэрэг нь ядарлаа, барилга хоол хүнсгүй боллоо гэж бодох нэг гүүгээс хаагаад сүүг нь аваад уучдаг. Тийм ач холбогдолтой. Тэр за яг тэн дээр бол гүүнийг хамаагүй зүгээр жоохон тэнхлүү морьтой байвал нөгөө унаач нь ядраад байвал цусыг ханаж агаад аваад уучдаг ч юм уу. Өтгөр нэг аим торгоох гэдэг шүү дээ. Тэр бүр аимшигт өлсгөлөнд орлоо гэж бодоход тэр агуулгаараа ер нь гүүг дайнд авч явах тохиолдол. Тийм шүү дээ. Нөгөө нэг чадал тэнхээний хувьд одоо гүү юу хоёр ч нэг зөрөхгүй юм чинь. Тий. Одоо гүү байлаа гэд нэг чадалгүйсээд байх юм байх. Тий. Тийм учраас гүү авч явдаг байсан. За нэг хамтран ажиллагч хоёул явах. За тэгээ. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн 2 дахь хамтран ажиллагчаар өндөр хурдны интернетийг Univision-с өрөөтэй net boost үйлчилгээ оролцож байна. Бидний өдөр тутмын амьдралыг интернетгүйгээр төсөөлөхөд бэрх болсон тоос сурагч, будаа агш, зурагт ухаалаг цагнаас авахуулаад гэрийнтэй Wi-Fi-д хэдэн төхөөрөмж холбогддгийг бодож байсан уу? За тэгвэл энэ бүх төхөөрөмжүүд гэрийн Wi-Fi-ийн хурдыг хувааж хэрэглэдэг юм байна. Хин хаанаас ороод байгаа юм бэ? Хамаг хурд аваа явчлаа. Хин юм татаад байна гэх тийм. Тиймэрхүү асуудал үүсдэг. За энийг одоо net boost үйлчилгээ маань шийдэж өгч байгаа юм байна. Univision-ийн хэрэглэгчид net boost үйлчилгээг ашиглан 1 GB/s хүртэлх өндөр хурдны интернетийг авах боломжтой болжээ. Тус төхөөрөмжийн давуу тал нь нэг зэрэг 20-с дээш төхөөрөмж интернет. Маш их юм биш үү? 20-с дээш төхөөрөмж интернет холбогдоход гацалт үүсэхгүй өндөр хурдаар хандах боломжийг олгох ба интернет сүлжээний аюулгүй байдлыг хангасан гэдгээрээ онцлогтой байна. Та Univision-ийн өндөр хурдны интернет үйлчилгээг авахыг хүсвэл Unitel аппликейшны net boost-ээр авах боломжтой. За тэгээд энд жич дуртахад net boost үйлчилгээг Улаанбаатар хотын өндөр хурдны холболттой байршлуудад идэвхжүүлэх боломжтой гэж байна. За Univision-ийн net boost үйлчилгээнд баярлалаа.
За, Reckless маань Америк нэгдсэн улсад ирснээс хойш 5 жилийн дараа буюу 1959 оны 8 дугаар сарын 31-нд ахлах төрөж цолыг хүртэж байгаа. Энэхүү Reckless Америк нэгдсэн улсын зэвсэг түвшинд албан ёсны цэргийн цолтой цорын ганц амьтан болж байгаа. За, амьтдад яг хүндэт цол хүртээдэг л дээ. Гэхдээ нөө алба хааж байсан хүнтэй адил албан ёсны цэргийн цол бол өгдөг юм байна. Reckless энэ цэргийн цолыг хүртэхэд их буугаар 19 удаа хүндэтгэлийн буудлага хийж. Дээрээс нь 1700 тэнгисийн явган цэрэг жагсаж хүндэтгэлийг зүгсэн байдаг. За тэгээд жил хүрэхгүй хугацааны дараа 1960 оны 11-р сарын 10-нд Пендлтон хооронд цэргийн бүрэн бүрэлдэхүүний өмнө Reckless маань хүндэтгэлтэйгээр цэргийн албанаас халагдсан. Тэгээд тэнгисийн явган цэргийн корпусын бүртгэлээс харахад одоо тэрэнд тэтгэр болгож одоо жүчээ, орон байр, хоол хүнсийн одоо тэтгэр болгож ингэж алуудаг байсан. Хүн байвал цалин өгөх юм санаж одоо мал явж хамаг юм хангамжийн өгчий да гэж тий. За тэгээд цагийн аясаар Reckless маань хөгшрөөд нурууны үеийн үргэлжлэлтэй болсон. Тэгээд цэргийн албанаас халагдсанаас хойш 7 жилийн дараа буюу 1968 оны 5 дугаар сарын 13-нд Reckless тийм өргөстэй торлуу унаад бэртсэн байдаг. Тэгээд шарахын нэмчлэгтэй мэдээж одоо нэг юм өвчин намдаах ч юм уу нарко царай биш юм шиг байна. Өвчин намдаах тайвшруулах тийм тариа хийгээд тэгээд шарахын нэдгээж явах хооронд тэр эмнийхээ үйлчлэгийг дааж чадалгүйгээр нас урсан байдаг. Гэдэг шиг болсон юм аа. За ер нь анханасаа Reckless-ийн насыг бол яг 19 настай юу 20 настай өнгөрсөн үү гэдгийг сайн мэдэхгүй байгаа. Нөө хязгаарлалнуу соёл нөө нас тодорхойгүй байгаа тийм худалдаж авсан насаа тодорхойгүй байгаатай холбоотойгоор за ингээ Пендлтон хоорондох одоо тэрний байсан жүчээнд Reckless зориулсан хөшөө гэрэл зураг нь бүр одоо болтол байж идэг. Тэгээ ахлах дөрвч Reckless-ийг нас орсноос даруй 21 жилийн дараа буюу 1989 оны 11-р сарын 10-нд Нью-Йорк хотын Aqueduct морин тойруулга анх одоо морин уралдаанаа төрөөч Reckless-ийн нэрэмжит болгон гэж зохион байгуулж ирсэн. За одоогоос 28 жилийн өмнө 1997 онд лайв сэтгүүл дээр за бүр бүх цаг үеийн Америкийн 100 баатрын жагсаалтад 99 хүн нэг амьтан орсон байдаг. Тэр нь одоо Абрахам Линкольн, Жорж Вашингтонтой зэрэгцээд одоо манай Монгол гүү Reckless нэр нь багтсан байдаг. Тэгээд Солонгосын дайны 60 жилийн ойг тохиолдуулаад 12 жилийн өмнө буюу одоо саяхан 2013 оны 7 дугаар сарын 26-нд Тэнгисийн цэргийн корпусын үндэсний музейнд иргэдэг дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд ахлах төрөж Reckless зориулсан хөшөөг нь барьж басгасан. 60 жил өнгөрч явах дурсаар л байна. Тэгээ уран баримлчин Jocelyn Russell гэж хүн Reckless-ийг сум те босод одоо байлдааны хэрэгслээ ачаад яг тэр дайны талбар дээр явж байгаагаар нь дүрсэлсэн байдаг. За тэгээ хөшөөний суйранд нь Reckless-ийн сүүлнээс нь авсан тийм туг үсийг бас хамт шигтгэж суулгаж өгсөн байдаг. Тэр Reckless-тэй маань хамт тулалдаанд оролцож байсан төрөөч Harold Wadley-гийн үгийг бас хамт сэлсэн байдаг. За энд дурдахтаа аюулыг үл харгалзах зориг төвчээр түүний ганцаардал үнэнч байдал нь онцгой зүйл байлаа. Өвдөлт, шийдэмгий байдал бас ганцаардал энэ дүр төрх бидний оюун ухаан зүрх сэтгэлд үрдүүлсэн юм аа. Гэт ингэ бичигдсэн байдаг. За зохиолч эмэгтэй Робин Хаттон Reckless-ийн намтрыг 6 жилийн турш судалж ном бичсэн. Тэрэндээ одоо Монгол гүү гэдэг энэ одоо Монгол гүү юм шүү гэдгийг маш их онцлон тэмдэглэсэн байдаг. Тэгээ төрөөч Reckless Америкийн дайны морь гэсэн энэ ном нь Нью-Йорк Таймс-ийн хамгийн их борлуулалттай ном болж исэн. За энэгээр зогсохгүй энэ зохиолч маань ахлах төрөөч Reckless-ийг нэг томоохон шагналд нэр дэвшүүлсэн байгаа. Энэ нэг Их Британий онцгой гавьяа байгуулсан цэргүүдэд нэг Викториягийн загалмай шагнадаг штэ тий. Яг тэрнтэй адилхан дайнд онцлог гавьяа байгуулсан амьтдад өгдөг юм динкний металл гэж байдаг. За энэ металл дээр эр зоригийн төлөө бид ч гэсэн үүргээ биелүүлдэг гэсэн юм бичгтээ маш хүндтэй медаль байдаг. Тэгээ энэ шагналыг 63 жилийн өмнө Солонгосын дайнд баатарлагаар тулалдаж явсан ахлах төрөөч Reckless 2016 оны 6 дугаар сарын 27-нд нэхэн шагнасан. Саяхан хүртэл ингээл нэхэн шагнаал шүү дээ. Тэгээ энэ шагналын хөөхөн тийм Халдилго гэдэг тийм морь одоо манай баатрын өмнөөс бас шагналыг магната зүүсэн байдаг. Тэгээ Робин Хаттон энэ номондоо бол эр зориг хүч чадлаараа төдийгүй зэвсэг нэгт нөхөдтэй үзүүлдэг дэмжлэг нөхөрлийн бодит жишээг Монголгүй ахлах төрөөч Reckless-ийн дүрээр тодоос тод харуулсан. За тэгээ дээрэс нь тэр бол хэдэн хүний амийг аварсныг хэлэх боломжгүй юм гэж дурдсан байдаг. Тэгээ хамгийн сүүлд
6 жилийн өмнө 2018 онд тэр Вегасын тулаан болж исэн газрын ойролцоох юм Өмнөд Солонгосын Yonchon Garampagu гэдэг одоо тийм түүхэн цэцэрлэг төрөлн төртөл Монголгүй ахлах төрөж реклас зориулсан бас дахин нэг хөшөөг босгосон байдаг. Маш хүндэтгэлтэй хандсан байна. За ингээд хөөхөн ийм Монголын одоо тэр хүний зан чанарч явж байгаа юм шиг энэ адгуу самт мөртлөө тэнд ямар их хичээл зүтгэл гаргасныг бодохоор бахархмаар. За баярлалаа Цэнгэл баяр үнэхээр гоё нэвтрүүлэг байлаа. Тэгээд Монгол гаралтай төрүүч реклэс буюу аимшиггүй, ажиршгүй гэж байгаа. Тиймэрхүү утгатай нэртэй ийм одоо Баатар хөлгийн талаар ийм гоё нэвтрүүлгийг бид үзэгчтэй өгүүлсэн Цэнгэл баяртай баярлалаа. Манай нэвтрүүлгийг YouTube-ийн Од Мөндөр сувг, НТV телевиз, Од Мөндөр радио 83.307 гэсэн хот толгоноор та бүхэн хүлээн авлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинээрээтэй төлөөшөөр өндөр хүртний интернетийг Univision-с хүрээтэй NetBoost үйлчилгээ хамтран ажиллаа. Студиуд хөтлөгч зохиолч Мөнхбаатар миний бие. За Цэнгэл баяр нар оролцлоо. Баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худлаа Хөгжлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.